45 дугаар анги шагнал. Удалгүй Лоли тэднийг тентхийн хамгийн том алдартай зоогийн газарт дагуулж ирэв. 100 төрлийн гахамх гэж Юан нэрийн самбар руу шүсээ гоожуулан харна. Нэршгэ энэ зоогийн газар гахамхаар дагнаж хоол хийдэг юм. Мэдээж зарим өөр хоол байгаа ч гахамх шиг алдартай биш гэж хэлчихэд Лоли дотгошоо оров. Тавтай морилоо ухаа гэж ресепшн Лолиг танин мэдлэв. 3 хүний ширээ. Ойлголоо, намайг дагаад явна уу? Ресепшн тэднийг хамгийн том ширээн дээр суулгав. Энэ Цэспен залуу ухаа. Баярлаа. Бас төлбөрийг манайх руу явуулчихаарай гэж Лоли ресепшнд хэлв. Болно гэж юу? Гэж Юан түүний үгийг сонсоод асуув. Тийм ээ, тийм ч их биш ч гэлээ. Манай гэр бүл даах болно. Хэрвээ аав минь байсан бол бас адилхан зүйл хэлэх байсан. Та манай хүнд зочин байтал хоолнд даах зэргийн ямыг хийж чадахгүй бол энэ манай гэр бүлд чүүртэй зүйл болно гэж Лоли хэлв. Чи хэтрүүлж байна гэж Юан хачин инээмсэглэн хэллээ. Ямартай ч нөхөр Юан, та хүссэнээ захиал бид бүгдийг нь төлөх болно. Лолигийн зөрүүд үзэсгэлэнтэй инээмсэглэлийг харсан Юан чимээгүй толгой дөхөв. Удалгүй Юан захиалж гарав. Энэ шарсан гахай, чансан гахай, энэ бас энэ. Лоли болон ресепшн тэсэн дээрх бүх хоолыг захиалж байгааг хараад нүдэн орой дээрээ гарах шахав. Тэр үед нь Шаохо энэ үзэгдэл дассан аястай тайван сууна. Мэдлээ, би одоохон тоогооч нарт дуулгая гэд ресепшн яваад өгөв. Нөхөр Юан аялалтаа өлссөн болтой гэж Лоли хэлэх ба дотроо Юан энэ хоолыг их ид чадах хэсгэд эргэлзэж байв. Тиймээс сэлэм ашиглаж нисээд их ядарлаа гэд Юан толгой дөхөв. Хэрвээ зүгээр бол Панк хотын дараа та нар хаашаа явах вэ гэж Лоли гинэтгэн асуув. Бид Нил ягаан хулсан ойроо бэлтгэл хийхээр явна гэж Юан хариулв. Нил ягаан хулсан ой гинэ гэд Лоли гайхсандаа амаа дарна. Яасан бэ гэж Юан түүний хариултыг хараад гайхав. Нил ягаан хулсан ой сүнслэг дайчин мангасуудаар дүүрэн уулын эзэн шиг араатнууд маш олноороо байдаг. Зөвхөн хүчрхэг дайчид тэнд бэлтгэл хийж зүрхэлдэг юм. Нөхөр Юан тийм газар руу бэлтгэл хийх гэж явж байдаг. Панк уул руу хамгаалалтаа явдаг. Надтай харьцуулахад тис өөр төвшнийх юм. Тантай нэг ширээнд суугасаа ч хичиж байна гэж Лоли хэлэх ба түүнийг биширсэн хинттэй хэлнэ. Аюултай ч хэлээ би өөр яаж хүчтэй болох хэлээ гэж Юан инэв. Мэдээж аюултай ч хэлээ энэ ертөнд суугасаа аюулаар дүүрэн. Зөвхөн нөхөр Юан тань шиг амиа гаргуунд нь гаргаж сайжрах гэж оролдог хүмүүс л оргилд гардаг. Би бас таныг үнэхээр их биширч байна гэж Лоли түүн рүү шүтэнэ харж буй мэт ширтэнэ. Удалгүй ресепшн хідэн зөөгчтэй хамт хоол авчирв. Бид үргэлжлүүлээ авчрах болно. Хажуу ширээн дээр тавьчих уу гэж зөөгч асуув. Хэрэггүй. Юан ах та нарыг авчрахаас өмнө дуусгачихна гэд Шаохо тэдэнд хэлнэ. Юан тэр дорн амруугаа чихэж гарав. Энэ хоол үнэхээр амттай юм. Мах их шүүслэг амттай юм аа. Лоли Юаныг амруугаа араасаа хоол чихэж байгааг хараад зог тусан дотроо нөхөр Юан ч үнэхээр ойлгоход бэрх хүн юм аа. Яаж энэ их хоол гидсэнд нь багтдаг байна. Лоли удалгүй идэж эхлэх ба аль болох дэгжин хээцэр байхыг хүснэ. Бас яг Шаохогийн таамагласнаар дараагийн хоол ирэхээс өмнө Юан ширээн дээр хоолыг дуусгасан байгааг зөөгчд хараад цочирдхон тэр. Чи сонссноо? Тэд тоглогч Юанд санал болгосон мөнгөө нэмсэн гэсэн гинэтгэн түүний нэрийг дуртхан сонсогдов. Би харсан $50 сая болчихсон биз дээ. Тэд бүр таньсан хүнийг 5 саяар өгнө гэж байсан. 5 сая энэ мөнгө байхад амьдралаа шинээр эхлүүлэхээр юм байна. Түүний найз эсвэл гэр бүл нь түүнийг барьж өгөх цаг хугацааны л асуудал юм байна. Түүн шиг булхацагчид их мөнгө амлаж байгааг итгэж өгөхгүй юм. Чи баячуудыг хизээч ойлгохгүй. Бүр зарим хүмүүс түүнийг алуулахыг харах хүсэлтэй байгаа болтой байсан. Түүний толгойд 10 саяг амласан байсан шүү. Ха. Шагналтай ч вэ үгүй ч вэ би тэр Юаныг харах юм бол эргэлзээгүй алах болно. Юан түүний араар муулах бүлэг хүмүүсийг хараад балмагдав. Тэд надтай адил нэртэй өөр хүний талаар ярьж байгаа үсттэй. Өөрийн толгойд шагнал амлуулахар муу юм хийгээгүй шүү дээ. Одоо хүртэл ганц ч тоглогч тоолцаагүй байхад штэ. 46 дугаар анги нөхцөл байдлыг мэдсэн нь. Яасан бэ Юан хаа? Аль хэдийн цадчихаа юу гэж Шаохо түүнийг идэхэ болчхоор нь асуув. Үгүй болоогүй гэд Юан үргэлжлүүлэн идэж эхлэх ба тэр тоглогчдын ярьж буй Юан гихчийн талаар сонирхож байв. Тэд адилхан нэртэй хүн ярьж байгаа үсттэй.
Одоо үед нэр давтагдах хязгааргүй болсон учраас адил нэртэй байх нь энгийн зүйл болсон. Гэхдээ энэ Юан гэгч тоглогч үнэхээр нууцлаг юм а. Тархин ажиллаж байгаа хинч өөрөө юм алдартай болсон байхад ил гарч ирэндээ. Хэрвээ энэ чигээрээ байвал түүнийг хүмүүс мартаж энэ том боломжийг алдах болно. Түүнийг өв залгамжийн жигсаалтих гэж бодож байна уу? Тийм бах боломжгүй. Жигсаалтын бүх хүмүүс өөрсдийн тоглогчийн нэрээ зарлчихсан. Ахиж төхөөрөмж авлаа гэдж хоёр дүртэй болох боломжгүй. Юан гэж хэн байх нь хамаагүй түүний толгойд мөн амлсан л бол тоглогч түүнийг алах гэж оролдох болно. Бурхан минь гэж энэ Юан юу хийсэн болоод түүнийг ингэж уурлуулдаг байна гэж Юан дотроо бодон сууна. Хэдхэн минутын дараа Юан сонирхлоо төвчлгүй тоглогчдоос асуув. Өршөөгөөрөө над тэр Юан гэгч тоглогчийн талаар хэлээд өгөөч. Юу хийсэн болоод бусад тоглогч түүнийг алах гэсэн юм. Түүнийг сонссон тоглогч түүн рүү хачин чихтэй харна. Чи тоглогч Юаныг мэддэггүй юм уу? Чи ойрд интернет ороогүй юм уу? Энэ тоглоомыг тоглолтгүй хүмүүс ч мэдэж байхад гээд тэдний нэг нь хэлв. Харамсалтай нь ороогүй гэд Юан гашуунаар нэмсгэлэн. Тоглогч Юан бол байж боломгүй хурдаар хөгжиж байгаа нууцлаг нэг. Бас түүнийг булхаацгч гэх чирээ би. Булхаацгч аа гэж Юаны нүдэн томорч ирээд гайхна. Энэ тоглоомд булхаацч болдог гэж юу? Түүнийг булхаацсан болохоор алах гээд байгаа юм уу гэж Юан асуув. Тэр бол ердөө нэг шалтгаан. Гол шалтгаан бол тэр одоогийн байдлаар тоглоомны бурхан мэт нэгэн болсон учраас юм. Бурхан мэт нэгэн гинэ Юан бишрхэн тэр. Мэдээж тэр ариун ангиллын чадвартаагаас гадна ариун ангиллын зарцтай. Ядаж байхад тоглоом нээлттэй хийгээд удаагүй байхад шүү. Тиймээс түүнийг булхаацгч гэж байгаа юм. Яаж тийм хурдан хөгжинэ гэж Юан тэр үгийг сонсоод шоконд орхон тэр. Ариун ангиллын чадвар бас зарц гинэ. Тэр удаанаар шоохороо хараад санамтрангүй шүлсээ зэлгэн. Энэ тохиолдол байх учиртай. Тоглогчид Юаны хариу үйлдэлийг хараад чангаараа инээгээд ха би чамд ямар байгааг ойлгож байна залуу минь. Бид ч бас анх сонсоод тэгж байсан юм. Гэхдээ тоглогч Юан ганцхан хүчтэйгээр зогсохгүй бүр маш баян. 1 сая алт цуглуулж ганцаараа эд хөрөнгийн тэргүүлэгчдийн жагсаалтанд байгаа. Бас саяхан ганцаараа нэг агууг цэвэрлсэн. Юан тэдний үгийг сонсоод хар хөлсөн цовж эхлэв. Тэнгэр минь тэд миний талаар ярьж байж гэж ухаарч дотроо бодно. Ойлголоо гэд 50 байдлаа хадгалах гэж хичээн тэдэнд мэдээлэл өгсөнд баярлаа. Би ч бас түүнийг харж явнаа. Амжилт хүсье. Бид ч бас түүнийг чадлаараа хайна. Тэгээд алах болно. Гэвч одоо бараг бүх тоглогчд хайж байгаа учраас амаргүй л бах гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэлэх ба төд удалгүй тэд зоогийн газараас яваад өг. Юаны нуруу нь хүүтэн өстэй чигээрээ хоолоо үргэлжлүүлэн идэв. Ямар новшин вэ? Би ерөөсөө ч булхаацаагүй. Яаж юугаач мэдэхгүй байж намайг гүтгдэг вэ? Яг энэ мөчөд Юан өөрийнхөө нэрийг бус тоглогчдоос нууна гэж өөртөө амлав. Юан хүчтэй боловч замдаа таарсан тоглогч болгонтой тулдахыг хүсэхгүй байлаа. Яагаад бүх зүйл ийм төвөгтэй болчихов? Яагаад би жаахан азтай байлаа гэд бүх тоглогч миний араас хөөх болов? Би зүгээр л хөвгөлтэй байхыг хүссэн гэд Юан дотроо санаа алдна. Гэвч нөхцөл байдал түүний удирдлагаас гарсан учраас түүнийг хүмүүс хурдхан мартаасаа гэж найдана. Энэ үеэр нь Лоли болон Шиохо тэдний яриаг ойлгоогүй учраас тэдэнд хамаагүй мэт үргэлжлүүлэн хоолсон юм. Цагийн дараа Юан цүдийсэн гизээ илсэн бололтой гайхалтай байлаа шүү. Лоли инээд алдан илүү гайхалтай нөхөр Юаны таныг гизлээ. Үнэхээр бүгдийг нь идчихнэ гэж сонсонгүй. Таны чадварт эргэлзсэн дөршөөгөөрэй. Авхай 6 алт болсон гэж зөөгч Лолид хэлв. Би дараа нь хүн явуулаад төлчихнө гэд Лолид толгойд өгөв. Хэдэн минутын дараа бүх зөөгч тоогоочд гарч ирэн тэдэнд бүхийн залуу охоо болон тэдний найзууд талархлаа гэж хэлв. Одоо яах вэ нөхөр Юан гэж Лоли зоогийн газараас гарч ирээд асуув. Буццгаая. Би юм хийж чадхааргүй болтлоо иччихэж гээд Юан түнд хэлв. Тгийгээд Лоли толгоогоо төхнө. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 46 дугаар анги чадварууд сайжирсан нь Юан болон Шиохо харшид ирээд удалгүй өрөөрөөгөө явсан бол Лоли авдаа очиж төлбөр болон бусад болсон зүйлээ ярихаар явв. Одоо юу хийх вэ Шиохо? Уулын эзэн ирэх хүртэл би юу ч хийхгүй суумааргүй байна гэж Юан хэлв. Ихэнх хүмүүс завтай цаг хорон бүртээ бясалгал хийдэг юм гэж Шиохо түнд хэлв.
Гэхдээ бясалгал чи их уйтгартай. Зүгээр суугаад амьсгалаад байдаг болохоор бас дараагийн түвшинд хүрэх гэж удна гэд Йоан санаа алдав. Түүний дараагийн түвшинд хүрэхэд хэдэн сая энерги хэрэгтэй учраас секундэд 5 энерги гэвэл хэдэн өдөр болох байв. Ерөнхийдөө бол бясалгал маш их цаг авдаг. Та илүү өндөр зэрэглэлд хүрэх үед хэдэн 10 жил болж байж ганц түвшин ахих болно гэж Шиохо түнд тайлбарлав. Йоан ах бясалгал хиймээргүй байвал би танд ном уншиж өгөх үү гэж Шиохо санал болгов. Тэр ном уу гэж Йоан толгойд өхөн. Хэсэг хормын дараа Шиохо ном гаргаж ирээд уншиж эхлэв. Йоан нүдэн анин Шиохогийн зөөлөн хоолойг л анхаарна. Лооли иргэн ирэхэд Йоан бясалгал хийж байгааг хараад түүнд саад болохгүй тулд гарц зогссон ба бясалгал хийж байхад нь саад болвол эмчлэхэд хүнд дотоод гэмтэл учруулдаг учраас юм. Хэдэн цагийн дараа Йоан нүдэн нэхэд түүний толгой шинэ мэдгээр дүүрсэн мэт санагдана. Таны Тэнгэрийн нууц урлагийн талаарх ойлголт сайжирлаа. Тэнгэрийг залхигч техникийн мэрэгсэн түвшин 1-2 болж эхлэв. Тэнгэрийг залхигч техник, ангилал ариун, мэрэгсэн түвшин 2, тайлбар секундэд 500 энерги хөрвүүлэх ба завилд суусан үед л идэвчин. Тэнгэрийг хуваагч сэлмийн дайралтын мэрэгсэн түвшин 1-2 болж эхлэв. Тэнгэрийг хуваагч сэлмийн дайралт, ангилал ариун, мэрэгсэн түвшин 2, тайлбар 10 сая энерги хэрэглэх ба сэлэмтэй үед л идэвчин. Гэрлэн баган үүсгэж зам таарсан бүхнээ устгана. Секундэд 500 энерги өмнөхөөсөө 100 дахин хурдан болчихож бас 10 сая энерги хэрэгтэй гинүү? 1000 дахин их болчихсон юм шүү гэж Йоан тэр их ахицыг хараад шоконд орхон тэр яхав төвшин ахих тусам илүү их энергитэй болдог учраас дагаад нэмэгдэх нь мэдээж байх гэж дотроо бодов. Йоаннаас гарч буй сүртэй гэрлэн бүрхүүлийг харахад түүнийг тулаанчийн үеэр сайжирсан гэдгийг мэдэгдэж байв. Тэнгэрд орох бүх тулаанч Давиастай эсвэл Авиасгүй төрдөг. Авиастай нэгэн хичнээн их чадвартай байсан ч дээд тэнгэрт тэдэнд хязгаар тогтоосон байдаг. Үгүй хязгааргүй Авиастай хүмүүс байсан. Тэр хүмүүс Шиохо миний бясалгалын техник сайжирсан бол одоо илүү хурдан энерги хурааж чадах нь гэж Йоан гинэтгэн хэлв. Йоан ах үргэлж сайжирч байдаг учраас гайхах зүйлгүй. Тэр үед Лоли тэдний ярилцаж байгааг сонсоод хаалгадагшин бясалгаж дуусаа юу нөхөр Йоан? Арай чи энэ бүх хугацаанд гадаа байсан юм уу гэд Йоан түрххэн шиг хаалгаа онгоолгов. Танд садаа болохыг хүсээгүй юм гэж Лоли толгойд өгөв. Бас би шинэ мэдээ авчирсан. Уулын эзэн маргааш өглөө дайрах бололтой. Йоан ойлголоо гэж толгойд өгөв. Бас нэг зүйл байна. Аав минь таныг зоогонд өрж байна. Мэдээж та саяхан хоолсон учраас татгалзаж болно. Зоог гинэ сайхан сонсогдож байна гэж Йоан шуудхан зөвшөөрөв. Хичнээн дүүрэн хоолцодтой байсан ч Йоан үргэлж шил уудаг учраас хоолноос бол татгалзахааргүй байв. Тийм бол би аавдаа мэдэгдээд ирийгээд Лолиг гараад яваадаг. Лоли явсны дараа Йоан Шиоход би ч бас түр явлаа хэрвээ тэр ирүүл хэлчихээрээ Шиохо толгойд өхөн Йоаныг агаарт замхрахыг харж зогсно. Өрөө тэр чигээрээ нам гүн болж Шиохо бодолд орно. Яаж Йоан хүссэн үедээ алуу болж гарч ирдэг юм бол тэр шилжих чадваргүй байх ёстой доо. Бас хаашаа явдаг юм бол гэвч хэсэг бодсны дараа түүний бодол орвонгоороо иргсэн мэт болж тэгэх нь энгийн үзэгдэл мэт бодож эхлэв. Йоан тоглоомноос гарчгаад Юрог хүлээх ба Йоро ирээд хийдэг зүйлсээ хийж эхлэв. Юро би чухал даалгаварт оролцож байгаа. Маргааш өглөөнөөс нааш болохгүй ч юуны магдгээд өнөө шөндөө тоглож хонох болно гэж Йоан түүнд хэлв. Та одоо л нухацтай тоглож эхэлж байх шүү. Аха. Болж байна өнөөдөртөө бол болно. Гэхдээ байнга болохгүй шүү. Таны би үүнээс болж муудаасаа гэж хүсэхгүй байна. Ха. Би энэ тоглоомыг тоглож эхлэхээс өмнө ийм сайхан мэдрэмж авч байсангүй. Мэдээж миний энэ арчаагүй байдал намайг хязгаарлаж байна. Юро түүнийг хооллож бас цэвэрлсэний дараа Йоан эргэж тоглож эхлэв. 48 дугаар анги. Тоглоом доторх үйл ажиллагаа. Йоан тоглож эхлээд удаагүй байтал Лоли хаалгадагшив. Нөхөр Йоан зоог бэлэн боллоо гэв. Очлоо гэд Йоан болон Шиохо өрөөнөөс гарч ирэв. Лоли тэр хоёрыг урт ширээ зассан өрөөнд авчрах ба Ло гэр бүлийн гишүүд тэдний хүлээж байв. Урилгыг минь хүлээн авсан талархлаа нөхөр Йоан гэж Ло эзэн тэднийг харчгаад хэлв. Үгүй харин намайг өрсөнд баярлаа. Сууцгаана уу гэж Ло эзэн хажуудах хоёр хоосон суудлаа заахад зарцснаар нь татаж өгөв.
Баярлаа. Удалгүй Ло эзэн алга ташхад зарц ширээн дээр хоол авчирч тавьж эхлэв. Таны цэсэн дэх бүх хоолыг идэж чадсгүйц гэж дуулсан учраас хангалттай хоол бэлдсэн. Тиймээс санаа зовлтгүй зооглоорой гэж Ло эзэн ширээн дүүрэн хоол руу заагаад хэлв. Удалгүй тэд идэж эхлэв. Ло гэр бүлийнхэн Юан хоолыг хэрхэн мангас шиг зэлгэж байгааг хараад нүд нь орой дээрээ гарах нь тэр. Түүнийг өмнө харсан Лоли хүртэл нүдэн томорч ирээд ширтэн. Саяхан тийм их хоол идчихэд яаж одоо хүртэл ингэж идэж чаддаг байна. Эзэн хоол нь хаашаа ордог юм бол яг л гидсэнд нь ертөнцийг багтаахаар нөхдөй юм шиг. Тэр үед Ло эзэн өдөр бүр Юаныг хооллол тэдний гэр бүлийн санхүү яах вэ гэж санаа зовж эхлэв. Цаг орчмын дараа тэд идэж дуусгаад зарц нар хоолны тавгуудыг авч явсны дараа Ло эзэн зоог барьж дууссан юм чинь түр ярилцвал яаж байна? Танаас асуух хэдэн зүйл байна. Миний гидсийг баярлуулсан юм чинь хэдхэн асуултанд чи хариулъя. Юу мэдмээр байна? Танд хобби байгаа юу? Гэж Лоли төрүүлж асуув. Энгийн сонсогдож магадгүй ч өөрийгөө сорьсон ямар ч зүйл байсан хийх дуртай. Мангас хагнах эсвэл хотоор зугаалах надад бүгд таалагддаг. Надад гайхалтай санагдаж байна гэж Лоли сэтгэл татам инээмсэглэв. Одоо би асууя гэж Ломинг хэлв. Нэгэнт мангасын талаар дурдсан юм чинь таны агнсан хамгийн хүчтэй мангас чинь юу байсан бэ? Хамгийн хүчтэй нь гинэ. Би энд ирэхээс өмнө 4-р төвшний сүнслэг дайчин чөтгөрийн аалз устгасан гэж тайвнаар хэлв. Чөтгөрийн аалз гэж Ломинг чангаар уулгаалдаад чи миний бодсноос хүчтэй юм. Манай бүлгмийн наснууд хүртэл чөтгөрийн аалзтай тултахаас төвөгшөөдөг. Түүнийг чөтгөрийн аалз устгасан гэдгийг сонссон Ло гэр бүлийнхэн бүгд Ломингтэй адил болов. Хэрвээ тэд нэг цохилтоор үнс болгосон гэдгийг мэдвэл хэсэг хугацааны дараа Ломинг асуув. Энэ асуултанд хүсгүй бол хариулахгүй байсан ч болно. Чамд амьдралын хамтрагч байгаа юу? Өрөө чимээ энэргүй болж бүгд Юан руу олзрууга харж муймарч ширтэн. Ялангуяа Лолигийн зүрх хүчтэй цохилно. Амьдралын хамтрагчаа гэж Юан мэдэхгүй зүйлээ сонссон мэт болов. Уучлаарай, гэхдээ амьдралын хамтрагч гэж юу юм? Түүний асуултанд гайхширсан ч Лолинг инээмсэглээд түүнд амьдралын хамтрагч гэж үлдсэн бүх насаараа тулаанчийн замаа хамт даван тулах ер нь бол хань. Эхнэр шиг үү? Тийм бол үгүй. Над тийм хүн байхгүй. Тийм зүйл бодоход би дэндүү залуу байна гэж Юан толгоос ихсрэв. Юу ярина вэ нөхөр Юан? 16 хүрээд л гэрэлж болдог юм шүү дээ. Тийм бол найз өхөн. Тань шиг царайлаг бас авьяастай нэгэнд бол ганц хоёроор тогтохгүй байгаа үсттэй гэж зөрөгтэй наргагүй асуув. Үгүй ээ, бас л байхгүй гэж Юан гашуунаар инээмсэглэв. Би тийм хүнтэй болох байдалд биш байгаа. Бас над шиг нэгэнд амьдралаа үргээсэй гэж хүсэхгүй байна. Миний жинхэнэ амьдралыг мэдвэл намайг хүлээн зөвшөөрнө гэж итгэхгүй байна гэж Юан дотроо санаа алдав. Түүнийг бодит ертөнцийн дээрх асар хүн олдлоо ч гэсэн Юан гимшлээд төвчж чадах хэсгээ мэдэхгүй байсан юм. Юуроо түүнийг асарч байгаа нь түүнд хэцүү байгаа билээ. Ойлголоо, таныг эвгүй байдалд оруулсан дуучлаарай гэж Лолинг уучлал гуйчхаад Лоли рүү нүдээ ирмэв. Тэрийг нь харсан Лоли ичсэндээ нүүр нь улаав. Ямартай ч Ло эзэн ярих гэж байтал хамгаалагч хаалга савн орж ирэв. Хинбэ? Чамд ёсцүү гэж алгуу гэж Ло эзэн орж ирсэн хамгаалагч руу ойрлов. Гэвч хамгаалагч түүний уурыг үл тоон гинт орж ирсэн дуучлаараа Ло эзэнтэй яаралтай зүйл хэдэн мянган мангас Панг уулын хотыг чиглэж ирж байна. Юу? Гэд Ло эзэн суудлаасаа босоод уулын эзэн товтолж байна гэж үү? Маргааш өглөө дайрна гэж сонссон. Дэндүү гинтийн байна. Над тэр мэдээллийг өгсөн хүнтэй дараа нь тооцоо бодноо. Ло эзэн Юан руу хараад үүнд өршөөгөөрэй. Таныг саяхан юм эзнийг мэдэж байгаа ч уулын эзэн өшөөг авч эхэлсэн болтой. Юан толгоос ихсрээд харин ч илүү хөдөлж чадхаар боллоо. Бүх хамгаалагчдыг цуглуулж хотыг хамгаалахад бэлд гэж Ло эзэн харуулд тушаав. Харуул явсны дараа Ло эзэн хүүхдүүддээ та гурав нөхөр Юантай хамт явж хотыг хамгаал. Би уулын эзэнтэй тулдах болно. Мэдлээ аваа гэж тэр гурав толгой тохино. Удалгүй Ло эзэн яран гарч яв. Бидэнд туслаарай нөхөр Юан гэд Ло гэр бүлийн гурав түүнд бөхөв. Хэсэг хугацааны дараа Пан хотын дээр мэдээлэл гарч ирэв. Уулын эзний дайралт эхэллээ.
Панк хот руу дайрах мангасыг устгаж оноо цуглуул. Хамгийн өндөр оноотой тоглогч тусгай шагнал хүртэнэ. Тэнгэр дээрх мэдээллийг харсан Юаны сонирхол төрж эхлэв. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас